Hi cheers. За яаралтай энэ бичлэгийг хийх боллоо. Уг нь бол би 12 хоногийн өмнө Лизагийн тоглолтыг яаж үзсэн талаар, Лизагийн одоо сүүлийн үед сонь сайхан юу болж байна, Лиза юу хийж явж байна гэд уг нь би бичлэг битсэн байгаа. За 12 хоногийн бичээ дууссан. Хамгийн гол нь нөгөө edit хийж амжихгүй яваад байна. Нөгөө edit хийн гэдэг чинь тийм амар зүйл биш учраас тэрийг эхлүүлээгүүл яваад байл да. Одоо нуцсан дээр ингээд тэр бичлэгүүд маань байж лээ. Гэхдээ би өнөөдөр юм уу маргааш бол оруулж байна. Одоо энэ сүүлийн 1 жил гарan хүч хөдөлмөр одоо авьяас бэлэг бүх цаг хугацаагаа зарцуулсан гайхалтай нэг Alter Ego гэдэг CD гарахыг та нар мэдчихэж байна шүү дээ. 2025 оны 2 сарын 28-нд бол аль бие ёсоор борлуулагдаж эхлэх байсан. Энэ CD-г бол би захиалсан. Би болохоор 24 оны 12 сарын 21-нд зөвхөн бушуухан Лиза ингээд CD-г ингээд урьдчилан захиалга авч ингүүт нь шууд захиалаад одоо Америкаас тун удахгүй ирнэ. Яг аль биесээр борлуулагдаж эхэлсэн өдрөөс бол эхэлнэ. Тэгтэл тэрнээс өмнө 2 сарын 28-наас өмнө CD маань хулгайлагдаж гэх юм одоо юу гэдэг ингээд олон нийтэд одоо зөвшөөрлгүй ингээд тараагдаж эхэлсэн байна. Дуунууд нь бүр ингээд цацагдаад. За юу болсон бэ гэхээр Lisa маань энэ CD-н дээр одоо Alter Ego гэдэг энэ альбом дээр RCA Records-тай хамтарч ажиллаж байгаа. Нэлийн одоо дэлхийд алдартай юм records гэж ойлгож болно. За тэгээ энэ компани нь болохоор 2 сарын 28-нд олон нийтэд ингээд одоо хүрэгдэж тэгээ захиалсан одоо урьдчилан захиалга өгсөн хүмүүст альбом нь очих хэвээр байтал түүнээс өмнө одоо тооцооллоо буруу одоо өдрөө буруу тооцоолоод наан урьдчилан захиалга хийсэн хүмүүст ингээд айл юужин тараагдаад эхэлсэн гэж байгаа байхгүй. Над дээр бол хараахан ирж амжаагүй байна. Christmas-ийн баяраас өмнө захиалсан байсан. Одоо удахгүй ирэх бах. Alter Ego гэдэг энэ CD болохоор 15 track listтэй. Гэхдээ яг үндсэн дуунууд нөх юм бол 12 дуутай. Rockstar, за тэгээ New Woman, Moonlit Floor, за тэгээ Born Again гэдэг дуунууд аль үжиний цацагтаа дууссан байгаа шүү дээ. Одоо үлдсэн хідэн дуунууд нь ерөөсөө цацагдааг байгаа те. Клиптэй болж амжааг байгаа. Alter Ego гэдэг альбом надаа маш тийм бүтээлч. Энэ Alter Ego гэдэг альбом нь болохоор дотроо юм 5 өөр характерыг агуулсан 5 ийм CD. Доторх одоо энэ одоо cover зургнууд нь хүртэл өөр. CD бол яг адилхан. Тэгээ тэр дотор нь байгаа ийм зурагтай cards гэдэг юм уу, стикерүүд нь хүртэл ингээд өөр юм байна лээ. Би болохоор энэ Roxy, Kiki, Wixie, Sunny, Speedy гэдэг энэ 5 CD-ийн алийг захиалсан бэхээр би зүгээр cover зургийг харж байгаад үлжээстэй тэгээд үсэмсний цэцэл мас. Тэгээ өнгө үзэмж нь арай нэг гоё юм гял цайл санагцсан учраас би Roxy-г захиалсан. Тэр альбом маань яг миний гар дээр ирэх юм бол би бас яг юм YouTube-ийн бичлэг оруулна. За энэний өмнөхдөр би чинь бас Blackpink-ийн Rosie гэдэг нэртэй CD-г бас unboxing хийж үзүүлчихсэн шүү дээ. Тэгээ миний Alter Ego CD их юм бол би бас unboxing хийж үзүүлнэ. Тэгээ тийм байна. Тэгээд үнэхээр харамсалтай. Тэгээд өчигдрийн 1 цагийн лайвыг үзэхэд за баг 32 минут дээр байна уу да. Lisa ингээд амар so happy дээ бүр ингээд баярлаад бүр ингээд та нарт ингээд дууг сонсгож үзэхүү гэж бүр чихвчээр ингээд сонсож үзээл. За хажууд тишээ харангуутаа өөрийнх нь менежер болох Alice гэдэг бүсгүйд хэлж байгаа. За дахиад show more те дахиад нэг дуу цацж ийл та. Жохон ямар дуу удахгүй цацгаж байгаа бас нэг жохон ингээд амсгалээ те фэнүүдтэй жоо сонсгож ийл та гэл. Тэгэл ингээд Alice-аас баян. Ерөөс Alice-аас баян асуугаад яхад бол менежер нь учраас Lisa ингээд 1 цагийн лайвыг ингээд анзаараад хараад байна шүү дээ. Lisa бол ерөөсөө урлаг тэ уран бүтээл дээр илүү анхаарад бусад одоо өөрсдийнх нь нарын албаных нь гэдэг юм менежер нь бүх зүйлсүүдийг ингээд зохицуулж явж байгаа шүү дээ. Одоо бүх зүйл ингээд бадцсан тэ. Тэгэхгүй бол нөгөө Lisa бүхэн дээр анхаарна гэж байхгүй шүү дээ. Урлагч яг нөгөө өөрийнхөө урдгай ажил айгүйх байгаа учраас тийм болооч тэр юм Lisa заримдаа ингээд мэдгүй зүйл гаргангууд л байсгээл Alice руу хараад Alice Please Alice миний тэр юу хаавэн phone case хаавэн гэд нэрээ энэ Alter Ego гэдэг альбом маань бүр 2 юм merchandise-тай байгаа юм лээ. Phone case-тэй зэрэг ингээм хамтарсан. Тэр нь болохоор яг нөгөө Lisa-гийн альбом зориулсан юм 2 нэг нь улаан өнгөтэй хар өнгөтэй, хар нь болохоор юм matte өнгөтэй гэж байгаа байхгүй. Улааны нь өөрөө задлалсан. Тэгээ хаана phone case маань хаанагаан бол гэд Alice миний LV-гийн цүнхэн дотор байгаа штэ гэл. Тэр нэг Alice нь хайгаад нөгөө цүнхнүүд дондор үгүй хаанагаан бай гэл. Тэнгүүт нь Lisa за та нар байж байгаа юм гээд өөрөө очиод цүнхээ ухаж хагаад өөрийнх нь CD-тэй холбогдуулаад хамтарч ажиллаж байгаа тэр phone case тэ утасны гэрийг ингэж харуулж маруулаад. За тэгээд бүр сонноос Lisa маань өөрөө гэсэн одоо Blackpink-ээс гадна Blackpink-ийн light stick ч нэг юм ягаан өнгөтэй байдаг шүү дээ хөөрхөн ийм одоо юу гэдэг нь нэг юм алхах шиг хөөрхөн. Харин Lisa маань би даасан light stick-тэй болсон юм билээ. Ийм 5 шууны хэлбэртэй. Тэр Rockstar гэдэг дуу гаргасан шүү дээ. Тэгээд эмблемнүүд нь та нар харах юм бол ерөөсөө 5 шууг харах юм бол энэ чинь Lisa and the Rockstar шүү дээ. Тэгээд ойлгохоор тэгээд тийм гоё өнгө өнгийн астдаг
Тэг хамгийн гол нь юм тэгшин гадаргуу дээр бас ингээд тавьж болохоор ингээд унахааргүй доор ингээд биетэй юм тогтоогчтой тийм үү да ингээд доодох нь ингээд юм тэгшин онлайнаар зарагдаж байгаа юу эсвэл цөм pop store тийм одоо тэр дэлгүүр дээр зарагдах уу гэдгийг болохоор Лиза өөрөө мэдгүй хажууд Алисаас бас дахин л асуугаад байлаа л те өөр бас нэг юм подолк энтрүүд бас гаргаж байгаа юм билээ шүү. Pop store нь болохоор 5 хотод нэг нь болохоор Бангкок за нэг нь Сөүлд нэг нь Лос Анжелес гэсэн баха. За нэг нь хаана гэлээ? Япон Токиод. За нэг нь би бүр яг мартчихъя. Яг ямар тач юм 5 хотод зөвхөн 5 хотод л юм pop store, албиасны pop store ингээд дэлгүүр нь зарагдаж эхлэх юм билээ. Тэгэхээр та нар ингээд биетээр ингээд очиод Лизагийн фэнүүд бол очиод light stick ч юм уу юмнууд ингээд юм подолк энтрийг авч болох юм билээ. Лиза бүх нөө CD-нүүдээ 5 өөр характертай ийм 5 CD-гээ бүгдийг бүр ингэ задлж үзүүлээд нэг юуг ин тэр Speedy дээр үлээ юу хин дээр нилээд тэр нэг CD-ийн хараг тарвс шиг харагдаад байдаг гэл тэрийг айгүй хөрх инээ гэдсэн. Тэгээ YouTube дээр та нар харах юм бол Лиза энэ 5 CD-гээ unboxing хийж байгаа бичлэг бас хийсэн. За тэрийг болохоор анхудаа ингэ unboxing хийгээд өөрөө бүр ингэ баярлж байгаа харуулсан. Өчтөрийн live дээр болохоор дахиад задлж байгаа учраас тийм reaction бол арай бага. Тэгээд хамгийн гол нь Лиза доторх тэр нэг ном шиг одоо дандаа өөрийнх нь зургнууд байгаа шүү дээ. Тэрийг болохоор бүгдийг нь харуулаагүй. Яагаад гэвэл зүгээр surprise маягаар та нар өөрсдөө энэ CD-гээ худалдаж аваад өөрөө үзээрэй гээд тэгээд ингээд өөрөө ингээд зургийг харж захтаа. За би хамгийн гоё нь та нарт харуулъя гэж ингэж харуулаад CD болгоноос ганц 2 зургийг харуулсан. Тэгээ миний нөгөө захиалсан Roxy гээд CD-г болохоор солонгос зураг авалт хийсэн юм байлээ. Энэ CD-н дээр зөвхөн одоо RCA Records-аас гадна Таиландын Phuket-д байдаг Records-тай бас хамтарч ажилласан. Тэгэхээр 2 Records хамтрал юм байлээ шүү. 2 улсын. Америк болон Таиландын энэ 2 Records нийлж байгаад энэ уран бүтээл дээр тэг хөлс хүч бүх зүйлээ зориулсан юм байлээ шүү. Одоо тэр Alice гэдэг байгаа тэр менежер нь болохоор тусдаа өөр Loud гэдэг компаниг байгуулахаас өмнө ч гэсэн менежерээр нь ажилладаг байсан. Нилийн юм дотны тэг баг найз гэж хэлж болохоор тэгээд ерөөсөө бүх зүйлээ Alice please гэж ерөөсөө догтлол байсан. Харамсалтай нь тэр нэг бичлэгийн дундуур нэг хүн чиний ингээд энэ дуунууд чинь аль юу гинэ ингээд хулгаагаар ингээд цацагдсан штэ олон нийтэд дийл болсон штэ гэсэн чинь no what you яаж гэл хаа гэл үн амар ингээ баярлж яснаа тэг бүр ингээ шокнд ороод үгүй илгүүдээ гэх тэгснэ бүр Алис руу харж байгаа байхгүй ч юу болоод байгаа юм бэ гэ тэгээд уурлах ч хэцүү яах ч хэцүү нилээн Лизагийн одоо нүрийн хувирлыг харах юм бол нилээн өөрийгөө ингээ бариад байгаа тэгснэ гинт тэгээ одоо нөгөө лайв хийж байгаа учраас уурлаж бас болохгүй шүү дээ тэнгуүтээ шууд гинт нөгөө энгийн зүйлтэй одтой энгийн зүйлтэй хаанаас авснаа ярьж мэрээд ингээ жоохон уур амьсгалыг яриад зөөлж эхэлчихлээ л дээ тэгээ өнөөдрийн бичлэг бол гинтийн байлаа тэгээд маш харамсалтай Лизагийн энэ CD 2 сарын 28-наас өмнө ингээд олон нийтэд ил болцсон учраас жоохон борлуулалт нь яах бол ийх бол гэж би бас жоохон бодож байна, санаа зовж байна. Гэхдээ бас нэг амар санаа зовхгүй яа тэгэхээр үнэнч фэнүүд их байгаа учраас хамгийн гол нь шүү дээ. Тэр дууг болохоор YouTube-ээс ч гэдэг юм уу New Women Born Again, The Moonlit Floor гэдэг энэ дуунуудыг бол хаанаас ч сонсч болно заяа. Стримүүдээр сонсч болно, YouTube-ээр ч гэсэн чивчээсээр сонсч болно, клипийг үзэж болно. Хамгийн гол нь одоо над чиг энэ фэнүүд нь тэр биетэй альбомыг авах тэр мэдрэмж бол үнэхээр шал өөр гэдэг байхгүй юу? Юутай зүрлэшгүй гоё. Өмнө би яг тэр Rose-ийн тэр альбомыг захиалаад онгоолгоол битээр ингээ бариад мэдрэх ингээл шал өөр эсэн. Тийм учраас би шууд Лизагийн захиалсан. Гэтэ яг миний хувьд болохоор энэ яг альбомтой холбоотой юм бол би бүр багасаа Rainy, за Jennifer Lopez, за Backstreet Boys, за Michael Jackson өөр хинх зүйлээ манай төрсөн ах нилээ юм CD цуглуулдаг байсаахгүй яг юм бодит ориг CD Pussycat Dolls-ийн юм CD надад байдаг байсан бүр ингээд юм ориг CD яг ориг CD-г ингээд нээгээд доторх ингээд тавцнуудыг нэг онгоолгох мэдрэмж тэр үнэр танар тэр өгж байгаа мэдрэмж нь бол үнэхээр гоё байдаг байхгүй хизээч устгадаж алгад болохгүй гэтэл яг тэр биетэй CD бол гэртээ ингээд хадгалаад би болохоор бүр ингээд CD-нүүдийг ингээд юу аа гэж бодоод байгаа хан дээр гоё үлгий гэж бодоод байгаа. Гоё цуглуулад өмнөх би жоохон бахтаа сонсдог гэсэн тэр ориг CD-нүүд болохоор бүгд нөгөө нүүдэл суудлын дундуур бол тэр CD-нүүд бүгд ингээд алга болсон. Сүүлийн үед бол би ийм CD цуглуулж эхэлж байгаа. За тийм байна да манайхаа. Одоо болохоор би офс дээр ирсэн байж гэн. Одоо энэ бичлэгийг би эдитлэж дуусчаад YouTube дээр оруулна. За тэрний дараа аль үжиний бичээд дууссан байгаа. Лизагийн за Таиландын Бангкок хотод болсон тоглолтыг би яаж үзсэн талаар түүхээ хуваалцсан. За тэгэл тэр бичлэгийг болохоор би эдитлээд бас оруулнаа заяа. Ойрын хугацаанд бол оруулна. За тэгээ тийм байна да. Тэгээ өнөөдрийн бичлэгт хамтайсан бүгдэнд баярлалаа. Дараагийн маш сонирхолтой бичлэгээр уулзъя. Баяр таа.